хичээлээр бүгдээрээ 10,000 дотор хасах үйлдэл хийж сурцгаана. За эхний бодлого 7,942-оос 4,301-ийг хаснаа. За нэгжийн орноос эхлээд хасна. 2-оос 1-ийг хаслаа 1, 4-өөс тгийг хасаад 4, 9-өөс 3-ыг хасаад 6, 7-оос 4-ыг хасаад 3. За энэ амархан тийм бид нар өмнө 3 оронтой тооноос 3 оронтой тог хасаа сурцсан болохоор бас ерөнхийдөө харьцангуй амархан санагдах байх шүү хүмүүстээ. За тэг ерөнхийдөө гэрээхэн даалгаврын талыг нэчиж болно шүү. Ижлэхэн болгонууд нэртэйгээд. За дараагийн бодлого. За 3-аас 7-ыг хаслаа хасчихгүй учраас урдаас зээлэн тийм ээ 10. За 8-ын оронд 7 үлдэн гэсэн нэгийг зээлцсэн учраас за бодохдоо 10-аас 7-ыг хасаад энэ 3-ын тоон дээр энэ ялгуур дээрээ энэ дээдлэн 7-гийн дээдлэн 3-ыг нэмчих юм бол амархан бодогдно. Шууд 13-аас 7-ыг хасахар жоохон хэцүү санагдаад байвал ингэ бодчихвол амархан шүү. За 7-оос 5-ыг хаслаа 2, 6-аас 5-ыг хаслаа 1, 4-өөс 1-ийг хаслаа 3. Ингээ хариу маань 3,126 гарлаа. За дараагийн бодлого 6-аас 7-ыг хаслаа хасах гээр болохгүй учраас урдаас нэг зээлэн тийм ээ. За 4 дээр 3 үлдэн гэсэн үнийг зээлцсэн учраас за 10-аас 7-ыг хасаад 3-ыг 3-гаар нь 3 дээрээ 6-гаар нэмэх юм бол 9 гарчин. За энэсээ энэ 7 6 2-ын доотлол бичиж чинь. За 3-аас 9-ийг хаслаа. Хасах гэсэн чинь болохгүй учраас уртлынхны орноос 10-ыг зээлэн тийм ээ. За тэгээ 6-гийн оронд 5 болно гэсэн үг. За 10-аас 9-ийг хасаад гарсан хариун дээрээ 3-гаа нэмчих юм бол харин мөн гарчих нь. Энэ 13-аас 9-ийг хасахаар хэд гардгийг тэрний гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь 5-аас 1-ийг хаслаа 4, 8-аас 3-ыг хаслаа 5. За дараагийн бодлого 4-өөс 7-ыг хасуулахгүй учраас урдаас нь зээлэн 6-гийн оронд 5 үлдэн тийм ээ. 10-аас 7-ыг хасаад 3 дээр 4-ийг нэмээд 7. За 7-гоо бичлээ. За 5-аас 9-ийг хасцгаая. Хасч болохгүй учраас урдаас зээлэн 10-аас 9-ийг хасаад 1 дээрээ 5-ыг нэмэн тийм ээ 6. За харин маань 6. За дараа нь 4-өөс 5-ыг хасцгаая. 4-өөс 5-ыг хасахаар бас хасч болохгүй учраас урдаас зээлэн тийм ээ 3-аас. За тэгээ 10-аас 5-ыг хасаад 5-гаар нь 5 дээр 4-ийг нэмээд 9 гарлаа. 9-өө бичлээ. За тэгээ 3 дээр 2 үлдсэн 2-оос 1-ийг хаслаа 1. 1967 гарлаа харин. За дараагийн бодлого 5,600-аас 2,479-ийг хасъя. За тгээс 9-ийг хасах байна. Хасч болохгүй учраас уртлынх нь тгээс зээлнэ. Удсан чи тэг байгаа юм чинь зээлэх юм байхгүй штэ. Хоос юм чи юугаа зээлэх үү тийм ээ. Тэгэхээр тгээс зээлэх болоод уртлынх нь 6-аас зээлэх нь. За тэгэхээр эхний нэгжийн орны тэг дээр 10 ирэх нь, 10-ын орны тэг дээр 9 ирэх нь. За энийг анхаараарай. 10-аас 9-ийг хаслаа 1, 9-өөс 2-ыг хаслаа, 7-ыг хаслаа 2. За 6-гийн оронд 5 үлдсэн тийм ээ. Нэг орноо зээлээл одоо эхнийх дээр нь 9, дараагийнх дээр нь 10 ирлээгээд 2 орн зээлнэ гэж бодож болохгүй. Нэг л орн зээлж байгаа. Нэг орн зээлэхэд яах нь замд нь байгаа тоон дээр 9 унаад ороод ирэх нь шүү дээ. Тэг дээр. За 5-аас 4-ийг хаслаа 1, 5-аас 2-ыг хаслаа 3. 3,121. За дараагийн бодлого 7,000-аас хасах нь 4,539. За тэгээс 9-ийг хасч болохгүй учраас зээлэн тийм ээ. Энэ уртлын тэгд зээлийг очсон чинь хоосон учраас зээлэхгүй. Уртлынх нь тэг дээр очлоо. Дахиад хоосон тэг байхгүй учраас зээлэхгүй гэж юм. За тэгвэл 7-оос зээлэх нь. За 7-оос зээлэхээр хамгийн ихний яах нь нэг бусдаасаа асуусан тэг дээр нь 10, нөгөө 2 дээр нь болохоор 9-өөс ирнэ. За 7 маань 6 болно. За одоо 10-аас 9-ийг хаслаа 1, 9-өөс 3-ыг хаслаа 6, 9-өөс 5-ыг хаслаа 4, 6-аас 4-ыг хаслаа 2. За ингээд энэ нийт хэдэн бодлого байна? Нийт 6 бодлого тийм ээ. Ерөөсөө ийм 6 төрлийн энэ 6 төрлийн бодлогыг бодоо сурцсан байхад хасах үйлдэл дээр ямар ч асуудал гарахгүй байх нэ. Ингээд энийг энэ бичлэгээ ойлгохгүй дахиж үзээд тэгээд даалгавраа эцгээгээрээ. Энэ бодлого нь амархан санагдчихвэл гэрээхэн даалгаврын тал бодлогыг нь л бодчихжуулна шүү. За эхний багныг нь. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.